сайн байцгаана та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргье. Ингээд дэлхийн хүн гэсэн өдрөлөг дээрээс энэхүү мэдээллийг дамжуулж байна. Тэгээд өнөөдрийн дэлхийн хүн гэсэн арга хэмжээ маань Солонгос улсад амьдран суугаа гадаад иргэдэд зориулсан арга хэмжээ байгаамаа. Тэгээд Солонгос улсад 200 гаруй орны 2 сая иргэд одоо амьдарч байгаа гэсэн бас мэдээлэл явж байна. Тэгээд энэ дундаа одоо гадаад иргэдийг бас дэмжих, гадаад одоо ажилчдыг бас дэмжих бас олон соёлт гэр бүлийг бас дэмжих зорилготой энэхүү арга хэмжээг зохион байгуулсан гэж үзэж байна. Тэгээд энэ арга хэмжээний онцлог зүйл нь гэвэл Солонгос улсын ерөнхийлөгч, ерөнхий сайдын жоо хүчгээр Монгол хүн бас шагнагдлаа. 존경하는 국민 여러분, 그리고 제한 외국인 여러분, 안녕하십니까? 오늘은 대한민국에 살고 있는 우리 모두가 서로를 이해하고 존중하며 함께 살아가는 사회를 만들기 위한 세계인의 날입니다. 먼저 바쁘신 중에도 이 자리를 빛내주신 나경원 의원님, 권영현 여성가족부 차관님, 한동만 외교부 재외동포 영사대사님, 한균태 경희대학교 부총장님, 그리고 각국 대사님들을 비롯하여 오늘 참석해 주신 모든 분들께 감사의 말씀을 드립니다. 해외로 나아가는 이민에서 세계인이 찾아오는 이민으로 더불어 성장하는 활기찬 대한민국. 국가 200만 명이 함께하는 제9주년 세계인의 기념식을 지금 시작합니다. 를 기준으로 해서 귀화하신 분을 포함하여 이민자가 200만 명을 넘었다는 사실을 잘 아실 겁니다. 이는 불과 10년 전에 90만 명에 비교하면 2배가 훨씬 넘는 수치인데요. 앞으로 대한민국이 더욱 발전하면서 그 수는 더욱 증가될 것으로 예상됩니다. 우리는 모두 지금 대한민국 유사일에 정말 낯설지만 다이나믹한 새로운 경험을 하고 있습니다. 많은 외국인이 대한민국의 일선 산업 현장, 교육 현장 등 경제, 사회, 교육, 문화의 다양한 분야에서 활발한 활동을 하고 있습니다. 물론 저희 국회에도 우리 필리핀에서 오신 이자스민 의원이 있습니다. Yes, I have a colleague from Philippines whose name is Jasmine. 우리 사회에 이렇게 다양한 구성원으로 살아가고 계신데요. 대한민국이 이제 세계 10위권의 경제 강국이 되고 국제사회의 일원으로서 평화와 번영에 기여하는 나라로 발전하는 데 앞으로 제한 외국인 여러분도 큰 역할을 하실 거라고 생각합니다. сайн байцгаана та бүхний энэ өдрийн амар гэрий. За миний би өнөөдөр дэлхийн хүн гэсэн өндөрлөгт хүрэлцээрээд байж байна. Өнөөдрийн арга хэмжээг бүгд Солонгос улсын ерөнхийлөгчийн ивэлээр зохион байгуулж байгаа юм байна. Тэгээ энэ удаа бүгд Солонгос улсын ерөнхий сайдын нэрмж жоо хүчгийг 2 хүнд олгож байгаа бөгөөд Япон улсын иргэн болон Монгол улсын иргэнд олгож байгаа юм байна. Ялангуяа энэ Монгол улсын иргэн нь манай Монгол Солонгос судалгааны холбооны тэргүүн
Магистржийн ундрах эгчд маань олгож байгаа юм байна. Тийм учраас манай холбооны хувьд ч гэсэн Монгол улсын хувьд ч гэсэн бүгд Солонгост амьдарч байгаа манай Монгол улсын иргэдийн хувьд ч гэсэн үнэхээр нэр хүндтэй шагнал болж байна. Тэгээд ундрах тэргүүндээ ундрах эгчтэй цаашдын ажлын өндөр амжилт хүсье өрөө. 다음 부장장 해피아이 국제보유공사단 국제보유이사 막사르자이 온드라 이하 내용 받습니다. It goes to the President of FBI International Corps, Masarzai Ondra. Congratulations. 축하합니다. За сэтгэлээсээ болцвол ундрах эгч. За хүүхдүүдийнхээ үчиний энэ шагнал авсандаа баяртай байна. За сэтгэл. За манай холбооны тэргүүн маань өнөөдөр маш өндөр шагнал авчирсан маш баярлж байна. Ямар сандал ийм гоё цэцэг авчихтэй. За хамтарч ажиллаж уу сэтгэлээсээ. Ундрагчдыгээ одоо танилцаад бид хоёр маш олон жилийн өргөж байгаа. Ундрагчигээ хэн жилийн турш бидний маш их идэвхтэй сайн ажилласан учраас Монгол хамгийн анх удаа ийм том шагнал авлаа. Тэгээ түрээ дүүгийн хувьд бас хамтарч ажилладаг. Баяр хүргэсэн юм аа. Баяр хүргэе. За. Ундрагч маань хувьд одоо би нэг зүйлийг аягүй концепт хийхээр одоо бидний хэрэгжүүлж байгаа ичтэй орны төслийн маань одоо анх сонсоод дэмжиж бидний KPI-ийн давуусыг бүгдийн хүчлийг дэмжих хэрэгтэй холбож өгсөн ийм ундаг одоо хүн байгаа. Тэгээд би ичтэй орны төслийнхаа залуучуудын өмнөөс ундрагчтай баяр хүргэмээр байна. 제가 몽골 사람들을 만나기는 많이 못 만났는데 우리 온드라의 사람을 보고는 몽골 여인들은 참 똑똑하다. 아주 능력 있다. 그렇게 생각을 하고 몽골하고 계속 친교를 갖고 싶었습니다. 이게 온드락제가 Солонгосын хууль яамны хүндэт чог хүчээр шагнуулж маш их баяртай байна. Тэгээд өнөөдөр баяр хүргэх гэлээ. Өнөөдрийн энэ уулзалтаас эхлээд найзтай хамгийн гол нь аз жаргал сайхан бүхнийг өсөв өрөөгөөд ажил үйлсэн өөдрөө дэлгэрч байхасаа гэсэн үднээс би найзынхаа хувьд ирсэн. За би өнөөдөр Солонгосын ерөнхий сайдын нэрэмжит Солонгосын засгийн газрын хүндэт өргөмжлөх гэсэн шагналыг хүлээж авлаа. Энэ шагнал авсандаа их баяртай байна. Энэ шагналыг намайг гадаадын иргэдийг дасан зохицох болон Солонгос болон Монголын хоорондын наримтлын харьцааг өргөжин хөгжүүлэх Монгол улсаас Солонгос улсад амьдран сууж байгаа иргэдийнхаа дасан зохицох үйл ажиллагаа болон байнгын оршин суугт тус нэмэр оруулж ирсэн хувь нэмрийг үнэлэн шагнаж байна. Тэгээд энэ шагналыг миний ажлыг үнэлж цаашдаа улам идэвхтэй ажиллаарай гэж өгсөн болов гэж бодоод цаашдаа улам их итгэх зүтгэл гарган бие даашны ажиллах болно. Өнөөдөр бол шагнал аваад чоним байн өөрийн нутагт хүнийг хайрл, хүний газар нутгийн нэрийг хайрл гэдэг шүлгийн мөр санагдаж байна. Их сайхан байна. Миний цаашдын зорилт бол хүүхдүүдийн асуудал дээр эко боловсрол гэдэг зүйлийг монгол хүүхдүүдтэй болон гүн гүнзгий олох, багаас нь олох хэрэгтэй байна гэдэг тал дээр бол их шаргуу ажиллах хүсэлтэй байгаа. Яагаад вэ гэвэл хүн гэдэг зүйл бол байгалаараа дамжин хөгжиж байдаг. Мөн байгалаараа дамжин бүх өөрийнхөө энерги болон амьдрах орчноо бүрдүүлж яадаг. Энэ байгалаа хамгаалан энэ байгалаараа дамжиж хөгжих их усрыг монголын хүүхдүүдтэй тавьж хүсэлтэй байдаг. Энэ тал дээр бол их шаргуу ажиллах зорилттой байгаа. Мөн одоо Монгол улсын баялаг болсон залуучуудыг баялаг бүтээх үйл ажиллагаанд илүү дэмжиж жижиг дунд үйлдвэрлэлийг бол их хэмжээгээр байгуулахад нь бол залуучуудтай зааж сургах, хөтлөх, хуульд эрх зүйн, эдийн засгийн орчныг нь зөв таатаагаар бүрдүүлж өгөх үйл ажиллагаан дээр бол төлхөө ажиллана. Монголынхаа бүтээгдэхүүнийг Солонгосын зах зээлд бол сурталчлах үйл ажиллагаан дээр бол бүр чармаан илүүтэй хичээл зүтгэн гарган ажиллах сонирхолтой байгаа. Энд ч гэсэн та бүхэн нэгдэж хамтдаа зүтгэн ажиллацгаая гэж уриалж байна. Баярлалаа.